Одон дурсовх тавтамаар л би бол хөтлөгчийн хот. Дараагаар нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ хүн нэвтрүүлгийг хөтлөгч Цэнгэл Баяр бидэнд бэлтгэн өргөдөг. Өнөөдрийн дугаарыг NCD Group-ийн Casa Da Vinci төсөл болон Otrivin-тэй чөлөөтэй амьсгалцгаая Otrivin ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн одон дурсуугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стадионы Одмонд радиогоор хүрч байна. За өдрийн мэндэлээ. Өдрийн дэргээ. За эба маань болон үзэгч сонсогчид маань бүгдээрээ одоо яг миний хэлэх хэсгийг төсөөлөөрэй гэж хүсэж байна. Хар хөх тэнгэрт төгсөн төмөн оддын дор далайн чиглэг агаар жидүүн жимсний үнэртэй холилдсон байна. Өдрийн нарны дулааныг хадгалсан саарал чулуун суудлууд хагас төгөд дугуй тойргоор игнсэн 25 мянган хүний багтаамжтай Грекийн асар том амфитеатр үзэгчдээр дүүрэн байлаа. Олон зууны түүхтэй эртний Эпидорос театрын балгас дээр хүмүүс газар суухан сууж нэг эмэгтэй гайхалтай сайхан хоолойг чих тавин сонсно. Эртний Грекийн хувцас өмссөн тэр бүсгүй үлгэр домгоос амьлаад гараад ирсэн юм уу гэмээр санагдаж байв. Дуурийн сүүлийн үзэгдэлд хэдэн цагаан тагтаа шөнийн тэнгэрт дэрхийн хөөрсөн нь агва дуучны хоолойнд байгаль хүртэл биширч байна удаа гэлтэй. Дараа нь асар том амфитеатр даяар алга ташилт нижигнэн цойрайтаж дуучин бүсгүйг тайзнаас буулгахгүй байсаар. Бүсгүй их л ядарсан байдалтай гар хаалга руу дөхөж байтал шүтэн бишрэгчид тэднийг тойрон бүчлээ. Бүсгүй алхагч аргагүй болов. Тэгтэл олны дундаас хэн нэгэн зам тавь Грекийн дуурийн бурханд зам тавь гэж ашгарлаа. Шууд зам чөлөөлөгдөж хүмүүс Мария Мант тугай гэж хоолой мэдэн ашгарцгаалаа. За тэгэхээр нөгөө амфитеатр гэхээр бидний мэдхээр бол одоо саран хөхөө театр шиг юм маш том чулуун юм хагас дугуй тойрог хэмжээтэй задгаа театрт болж байгаа энэ дуурийн дуучны гайхалтай тоглолтын тухай өгүүлж байна. За өнөөдөр бүгдээрээ дэлхийн дуурийн маргашгүй бүр мартагдашгүй од Мария Калласын намтрыг хамтдаа сонсно. Тэгэхээр энэ нэмэгтэй бол дуурийн урлагт энэ хоолойн төгс техникийн зохицол чадварыг харуулсан одоогоороо баг сургалтын жишг болсон. Бараг л 3 дуучны дуулж болох тэр элементүүдийг нэг дуучин дуулдаг. За тэгээд аз жаргалыг нөгөө аз жаргалтай амьдарчээ гэж хүн болгонд бид өөрсдийнхоороо дүгнэн. Тэрнтэй адилхан энэ хүн бол яг өөрийнхоороо явсараагаа дууссан. Эмгэнэлтэй за зарим хүнд бол аз жаргалтай ийм түүхтэй эмэгтэй амьдрал юм аа. За энэ амфитеатрт болж байгаа дуурийн тоглолтын тухай Мария Каллас өөрөө ингэж дурссан байдаг. Дуулж эхлэх мөчөөс илүү үзэсгэлэнтэй зүйл гэж үгүй. Намайг Эгейн Тингсийн давалгаанаас илүү зохин төрдөг. Театр тайз гэж юу болох? 25 мянган үзэгчдийг нэг орой галзууруулах гэж чинь юу болохыг би хэрхэн тайлбарлах вүлээ? Би өөрийнхөө тухай дуулж байгаагаа ойлгон үзэгчд миний нормыг сонсож байлаа. Заримдаа миний амьдрал баатруудынхаа хувь заяаг давтаад байгаа юм шиг санагддаг байсан. Норма бол яг надад зориулж бичсэн юм шиг дүр. Би нормог мэдэрдэг байсан, гал галуун, цөхрөнгөө барсан ч гаднаа тайван тэрл эмхтэй. Хоёр дахь бие минь болсон юм гэж дурссан байдаг. Хүмүүс маань YouTube-ээс бас хайгаад үзээрэй. Энэ норма дуурийн тэр сүүлийн үзэгдэл тэр Casta Diva гэд хэсэг дээр баг 5 минут шахав ингээд хөгжим оркестр бүгд ард нь байж хат 5 минут ингээд дуулахгүй хөгжмөө мэдрээ зогсдог хэсэг байдаг. За тэр үед яг энэ өнөөдрийн энэ яригдах байгаа хүн бол тэр нүд, биеийн хилэмж бүх ингээд эд хэсээрээ дүрдээ орж байгаа байдал нь харагддаг. Ер нь тэр уян налархай, за одоо юм хэрцгий, хурц янз бүрийн төрүүд дээр энэ хүний характер бүр супер. Нүд дан бүх юмараа дуулдаг. За ер нь бол дуурийн урлагт тэр жүжиглэлтийг маш төгс хослуулж жишг тогтоосон хүн гэж хэлж болохоор ийм хүн юм. За Мария Каллас Анна София Кекелия Келерополо гэж нэртэй юм байна. Америкт маш юр бусын байдлаар Грекээс ирсэн байдаг. Ингэхдээ болохоор ээжийнхаа хевлийд. За бусад Грек цагаачдын адилаар одоо нэг юм аялж аваагүй эдний гэр бүл маш цомхон тийм цөөхөн гишүүдтэй гэр бүл байсан. Гэхдээ маш тав тухтай аялж ирсэн. Аав нь болохоор Жорж Келерополо гэж хүн, эхнэр нь Евангелия буюу Лиз нэртэй. За тэгээд 6 настай охин Жеки нартай бүр ямар ч хүндрэл учруулахгүйгээр энэ аялалд усан онгоцны бүр 1-р зэрэглэлийн тансаг гүрээнд аялж исэн. За эхнэр Лиза буюу өнөөдрийн манай намтар яригдчихэж байгаа одын маань ээж нь маш тийм тав тухтай байх дуртай, өөрийнхөөрөө жоохон ааш тавтар дуу нэг тийм эмэгтэй байсан. Тэгээд тэр аялж байхдаа тэр тансаг, хувцс, хунар маш их үслэг идэл, гоё чимэглэл бүр дээрээс нь бүр лааны одоо суурай хүртэл аваад энэ аялалд авчихсан. За гэр бүл нь өмнө нь бол хүү охинтой байсан. Одоо энэ манай гол дүрийг төрхөөс өмнө хүү охинтой байжгаад тэгээ хүүгээ 3 наснд нь гидсний хижиг өвчнөр алдаад за энээсээ болоод юм
өөр газар суурьшиж амьдрах ч юм уу, уур амьсгалаа өөрчлөхийн тулд ч юм уу сэргэх маягтайгаар ингээд нүүцгээж байгаа. За тэгээ угийн нэг тийм сэргэлэн хөдөлгөөнтэй амьдралаа авч явах чадвартай ийм нөхөртэй байсан. Тэгээд энэ яг цэцгэлжсэн тийм эмийн сангийн бизнес эрхэлдэг байсан аав нь. Тэгээд тэрийгээ зараад давхар биетэй эхнэр тэгээд охин хоёроо дагуулад ингээд орчноос болохоор Америк руу явж байгаа нь. За Америкт гэр бүлээр ирээд 6 сар болсны дараа буюу 1923 оны 12 дугаар сарын 2-нд Анна София Гигелия Галерополо төрж байгаа юм. За эцэг нь эцэг их хоёр ингээ хүүгээ алдсныхаа дараа ягаад ч юм тэр гидсэн дотор байгаа хүүхдийг эрэгтэй хүүхд байх гэд өөрсдөө хүлээсэн. Энэ их буруу хүлээлт байгаа байхгүй. Тэр шийдэхгүй, эцэг их шийдэхгүй хүслээр нь байх эсгүй, тийм юм хүсч болохгүй байтал одоо комбинзон, тэрэг, идэл чиргэлэх бүх юм бүгдийн цэнхэр өнгөтэй бэлдээд ингээд бүр 100% хүүгээ бодцоо хүлээж байсан. За тэгээ хүүхэд төрж байгаа. Охин төрж байгаа. За энэ үед бол ялангуяа их нь бол бүр хүүхдээ хүлээж зөвшөөрч чадаагүй. Хүү байх хэвээр. Яагаад охин байгаа? Таалагдаагүй. Хамгийн муухай нь бүр охиноо төрсний дараа 4 хоног өөртөө ойртуулаагүй. Бүр үзэн ядаадсэн. Тэгэхээр нөгөө хүүхэд чинь анх төрөн гутлаа тэр амьдрал дээр зөвхөн ихэд найдаад ирж байгаа шүү дээ, тэ. Тэр сүугээ амлах хэвээр, амьдрах чадвар суух хэвээр. Тэгэхэд их ерөөсөө тэгэл 4 хоног ойртоогүй гэдэг. За тэгээд энэ байдал 4 хоногоос цаашаага сайжирсан юм уу гэвэл үгүй. Улам гүнзгэрсэн. Тэгээд их нь бол ерөөсөө л Жеки гэдэг охинтой байсан. Манай үнийг төрөхөөс өмнө тэгээд тэр Жеки эгчт нь бүх хайраа зориулсан. За эгч нь бол үзэгсэлэнтэй, хөөрхөн, туранхай, авьяастай ийм хүний хайр татсан охин байсан. Тэгээд анхаарлын төвд дандаа байдаг. За манай гол дүр бол ерөөсөө дандаа адлагдсан эгчийнхаа хуучин хувцсыг өмсдөг, бүдүүн, хараа муутай, ээжийн хайрыг хүртэж үзээгүй, адлагдсан ээж нэчдэг ийм бага насыг энэ од маань хүүхэд насндаа ингэж өнгөрүүлсэн баг юм. За энэ тэргүүр дагуулж явахаасаа ээж нь бүр ичдэг байсан гэж байгаа. Тэгээ Мария ингэж нэг юм арай гэж энэ гэртээ ингэж 6 нас хүрч байгаа юм. Тэгээ 6 настай байхад нь эцэг Галерополо нь одоо мэдээж одоо бид нар хүртэл хэлэхэд хэцүү байгаа даа шүү дээ. Тэгэхээр нэрээ Калас болгоод солисон байгаа. Тэгээд Манхэттен грек дүрэгт шинэ эмийн сангаа нээгээд эдний гэр бүл одоо хөрөнгө санхүүгийн дахиад одоо босч ирж байгаа. За аав нь хөдөлгөөнтэй хүн байснаас болсон уу? Эсвэл ээж нь хитрхи их шаардлагатай одоо ааштай ийм эмэгтэй байснаас болсон уу? Дандаа л нэг юм бүх юм сэтгэл дундуур байгаад байдаг байсан ийм эмэгтэй удалгүй ингээд эцэг их хоёр нь Марияг 6 настай байхад нь салдаг. За хүүхэд байхын төгс сонсголонтой нь бол Мария мэдэгдэжсэн. Бүр нөгөө даравч талтай боловч болтой гэдэг шиг ингээд үнэхээр сонссон дуугаа шууд цээжилждэг. За тэрний тэр урлагийн хүний мэдэрч болох, хөгжмийн мэрэгжлийн хүний мэдэрч болох нарийн нот өнгүүдийг маш сайн ялгадаг. Энүүгээрээ ажиглагтаад байсан. За 10 настайдаа Мария бүр Бизегийн Кармен дүүрийн бүх гол дүрийн дууг цээжээр мэддэг байсан. Тийм. Ийм хөөрхөн авьяастай хөхтэйсэн. Дуулцдаг тийм хөхтэйсэн. За нэг юм радиогоор сонсож байгаа дуунуудаа хүртэл тэр дорн цээжлээд ингээд энэ авьяасын аргагүй ихэнд ээж нь бол ажиглаж байгаа. Тэгээд тэр Нью-Йоркийн радиогоос зохион байгуулдаг юм сонирхогчдын дууны тэмцээн бол тийм байна л да. Тэгээд тэрэнд ороод тэр чинь бүр үндэсний хэмжээний том тэмцээн. Тэрэнд ороод Мария 2 дугаар байр эзлээд тэгээд нэг юм тэр үедээ бугуун цаг авч исэн. За яг энэ амжилтаас нь үзэх юм бол Мария тэр үедээ од болж бүр болох байсан. Одоо тэр үеийн Холливуудын од нөгөө Ширли Темпл шиг те ингээд хөөрхөн охин од болоод явж болох байсан гэхдээ тэгээгүй. Яагад гэвэл огт нэмсгэлдэггүй. Аз жаргалгүй. Бондгор бүдүү махлаг. За тэгээд маш хараа муутай нүдний шил зүүдэг. Тэгээд тухайн үеийн тэр хөөрхөн грек гоо үзэсгэлэн ч бас их гоё штэ. Тийм охтуудын дунд бол тэр байгаа газраач тэр ер нь бол нуусны мухад игдэхэ гэдэг мэдрэмжийг байнга авч ирсэн учраас энэ охины тэр хүчтэй байгаа авьяастай хоолой хүмүүсийг баярлуулахаас илүү айлгадаг байсан. За ингээд гадаад байдлаараа энэ охин тэнцэхгүй ингээд л яваад байгаа. Дандаа тэрний гологдсон мэдрэмжийг аваад. За 1937 онд буюу Марияг яг 13 настай байхад ээж нь 2 охин аваад Афин руу нутаг буцсан. За энэ болохоор яасан бэ гэхээр нүцэг их хоёр нь мэдээж Америкт салах гээд байгаа. Тэгээ салахж байгаа учраас тэр өмгөөлөгч аав нь яасан айгүй их мөнгө орох байсан учраас Афин руу буцсан. За тэгээ тэр салтыг бол нэг тэр маягаар шийдсэн болов уу гэж таамаг байдаг. За охиныхоо хөгжмийн боловсролд анхаарахын тулд Афин явсан гэж уг нь тэмдэглэсэн байдаг. За хожим Мария Калас Тайм сэтгүүлд өөрөө ийм ярилцлага өгсөн байдаг. Игч маань үргэлж үзэсгэлэнтэй, туранхай, ээлдэг байсан. Ээж маань тэрнийг илүү их хайрладаг байсан нь илт.
Би харин тарган, болох, алдартай бус, нугасны муухай дэгдээхийн дүртэл үлдсэн. Хүүхдэд царай муутай, хүсээгүй гэсэн сэтгэгдэл төрүүлэх нь маш харгас хэрэг. Хүүхэд насгүй болгосон ээжигээ би хизээч уучлахгүй, тоглож, хөгжилдөж, аажмаар өсч том болох ёстой байсан бүх он жилүүдээ мөнгө олох гэж хичээсээр би өнгөрүүлсэн. Үлдсэн амьдралтай ч гэсэн Мария Каллас ээжигээ хизээч уучлаагүй. Маш том дэлхийн од болохын хувьд одоо өстой нийгмийн хариуцлагын хүрээнд гэдэг шиг ээжтэйгээ эв найртай харьцсан үгүй илүүгүй. Хизээч уучлж байгаагүй. Энэ хүүхэд насныхын сэтгэлийн шаргач гэсэн Мария Калласын амьдралыг тэр чигээр нь бас сүрүүлсэн олон шийдвэрүүдэд нөлөөлсөн болов. За хэрвээ Афинт дуурийн дуучин байсан. Тэгээд одоо дууны маш сайн багшийн Эльвира де Хидалго гэж эмэгтэйтэй Мария уулзраагүй байсан бол тэр хүний амьдрал яаж явах нь бас айгүй харанхуй байдаг. За энэ ирээдүйн агуу дуурийн дуучны хувьд заяа хэрхэн одоо хазааж эсвэл дуучин болохгүй байх байсныг одоо бүр төсөөл мөргөө санагдчихээн. Тэгэхээр энэ ямар эмэгтэй байсан гэхээр нэг тийм ээлдэг зөөлөн ааштай, ерөөсөө цангантал инээдэг, чанга дуутай, хизээч гонигэлдэггүй. За тэгээ байнга нэг юм орхилуун дар суугаал, тамхи татаал, жоохон халаалттай байждаг нэг ийм дуучин эмэгтэй байсан. Тэгэд энэ эмэгтэй Мариягийн тэр гайхалтай содон давтагдашгүй тэр нэг хүнд байж боломгүй тэр супер хүчтэй хоол юм чинь бүр маш гайхалтай сопрано болохгүй. Энийг анзаарсан. Дээрээс нь насан туршдаа тайзан дээр яаж бие авч явахын буюу одоо дуурийн дуучин хүн юундаа илүү хөтлөгдөж явах хэрэгтэй вэ гэдгийг бас заасан, хүмүүжлийн хувьд ч гэсэн аягүй их ёс суртахууны зүйл заасан байдаг. Ингэж заахтаа чи ингээд яаж ч дуулж болно. Ямар ч үнгийг гаргаж болно. Гэхдээ өндөр өнгө аваад хамгийн чадaltaй дуулж чаддаг байж болно. Энэ бүгд биш. Чи бүх биеэрээ, мэдрэмжээрээ, сэтгэлээрээ сонсох шаардлагатай юм чинь бол хөгжимчин юм шүү. Тэр хөгжимчин өөрөө яриад байгаа. Хөгжим өөрөө ингээд үйл явдлыг өрнүүлээд байгааг чи мэдэрч сурах хэрэгтэй шүү. Чи эннээс л хальж гарч болохгүй шүү гэдэг ойлголтыг яс маханд нь шингэтэл ингэж ойлгуулсан. Тэгээ энэ ч утгаараа Мария насан туршдаа энийг баримтлсан. Тайзан дээр тэр хөгжмийг мэдэрч байгаа байдал, тэр дуусч орж байгаа байдал бол бүр нэг цол болчтой гэж явдаг. Тэгээ Мария энэ Эльвира гэж хүн бол Мариягийн ээж бараг болсон гэж болно. Найз нь болсон гэж болно. Багш нь, хамтрагч нь, тэ бүх амьсгал нь энэ хүн байсан. Тэгээ энэ хүн бол дэлхийн одыг сэтгэл зүйн хувьд хамгийн сайхан дэмжсэн хүн энэ байгаа юм. За Мария Каллас 17 наст хүрээгүй байхдаа тэр Афины үндэсний дуурийн тайзан дээр гарч чадсан. Гол дүрийн дуучин гинт өвдсөн байгаа юм. За тэгээ яах вэ их үү гэж хаад мэдээж нөгөө нэг хэдий гойчилдогч гэсэн Мария Каллас шиг чадвартай дуучин байгаагүй учраас оронд нь дуулаад өгөөч гэж санал тавьсан. За тэр Пучинигийн Тоска дуурийн гол дүр бүр Флориагийн дүрд Мария дуулах болж байгаа юм. Энэ бол айгүй том боломж байсан. Тэгээ Флориагийн хувцастай тайзны ард ингээд дуулах гад бэлдээ зогсож байхад нь партнерлж дуулах, хамт тайзан дээр гарах жүжигчдийн багаас ийм заан Тоскаг дуулж чадах юм уу гэж ячилж байгаа нь шууд сонсогдсон. За тэгээд Мариягийн хариулт ч гэсэн гинт юм байсан. Нөгөө хүн гайхаж амжааг бахныг харсан цамцын нураал хамрынхан нармаг нэгээл цус нь орсож исэн. Тэгээ ер нь энэ хүнд одоо ийм адлагдах, янз бүрээр хилүүлэх мөч бол энүүгээр зогсохгүй маш их байсан. Аюу, сэтгэлийн шарах илэрж байгаа л та. Тий, тесэрч чинь тий. Тий. Тэгээд өөрийгөө ямар нэгэн байдлаар хамгаалахгүй болохгүй шүү дээ. Тэр яг буруу аргал байна л та. Гэхдээ л ямар ч хамгаалж чадчих. Одоо 6 нэг өгдөж байгаа харахад нэг юм томоо биетэй. За тэгтээ үнэхэр үзэсгэлэнтэй биш гэж би бол хэлмээргүй байна. Сайхан үзэсгэлэнтэй тэр нэг юм дуурийн гой дуучид нэг юм биерхүү байдаг ш. Тэндээс нэг тийм сайхан таслаг хоолой гардаг болов гэмээр. За энэ дуучны маань дуулсан олон алдартай гол дүрүүдээс ч илүү олон бахтал, магтаалаас илүүтэйгээр тоглоом, шоглоом, илэглэл янз бүр болсон юмнууд нь бас энэ тэнцвүү яваад л байсан. За Марияг шүтэн бишрэгчэд тэрнийг цуцалдгүй магтаад л байхад ерөөсөө шаварт тутахад бэлэн хүмүүс үргэлж байгаад байсан. Бишрэн эсвэл маш их үзэн ядна гэсэн ийм хоёр тал хуваагддаг байсан. Афины дуурийн тайзан дээрх анхны алхмуудаас эхлээд хувь тавилан ерөөсөө дандаа ингэж үргэлжилж илаа. Тэгээд Мария энэ дунд ямар яг сэтгэл зүйтэй яваад ийнө вэхээр тэр тайзнаас холдож чадахгүй. Тэр тайз руу байнгын тэмүүлээстэй. Тэгтээ тэр нь заримдаа бүр цовдлуулах цаазын тавцсан юм шиг хамгийн их хүсдэг газар нь хамгийн их өвтгдөг газар нь байсаар ингэж хосолж мэдрэмжүүд нь наслсаар л ирсэн.
За ингээд он цаг явсаар хагаад энэний дараа дэлхийн 2 дугаар дайны дээр завланд 5 жил болж байгаа юм. Ядуурл өлсгөлөн амьд үлдэхийн тулд энэ Афины офицеруудын клубт дуулж мөнгө олох маш олон бэрхшээлтэй Мария тулгарч байгаа. За энд бол бас тэмдэглэж үлдээснээр бол энэ Афины офицеруудын клубт гэдэг нь Мариагийн ээж өөрөө 2 охиноо, нэг нь маш үзэсгэлэнтэй, нэг нь маш авьяастай, энэ 2 охиноо тэр офицеруудын гэрт хүртэл очиж дуулуулдаг гэсэн. Энэ нь авьяастай, энэ нь сайхан, яхаа өөрсдөө мэд гэж бараг 2 охиноо зарж байгаа юм шигээр маш удаан тэгж явуулсан гэдэг бас яриа байдаг. За тэгсэн дайн дууссан дайны дараа Мариаг одоо Германы эрх баригчдтай хамтран ажилласан хүмүүсийн жагсаалтад албаасаар оруулаад за энэ шалтгаанаар нь тэр ажиллаж байсан Афины театр нь халахаас өөр аргагүй болж байгаа. Харин Мария бол яг энэ шийдвэрийг шийдвэрийн бичгээ авалгүйгээр Нью-Йорк руу одоо өөр газар амьдрахын тулд аав руугаа явсан байгаа юм. За эцэг нь тэр үед шинэ гэр бүл зохиоцсон их нэртэй болсон байсан. Гэхдээ бас маш муухай нь тэр шинэ ихнэр нь Марийг харангутлал үзээ ятсан. Ямар ийм яасан бүдүүн ийм хүүхэн гэл ингээл ерөөсөө адлал эхэлсэн. За тэр метрополитен дүүрийн удирдаач агуу Тосканины тэрнийг сонсохыг бүр хүсээгүй одоо тэндээ очиж ажиллах гэдэг шүү дээ. Бас сонсохыг хүсээгүй хараад авиацийн мэдхийгч хүсээгүй. Ингээд бүтэн 2 жилийн хугацаанд Америкийн хөдөөгөөр тэнд ажилласан байгаа юм. Зайл ивент итгэгчтэйгээ танилцсан. За өнөөдрийн дугаарыг NCD Group-ийн Casa Da Vinci төсөл ивент итгэж байгаа. За Casa Da Vinci гэдэг энэ төсөл маань Яармгийн нүхтийн зам дагуу Арцдын аманд 23 га талбай дээр байрлаж байгаа. За найз нөхөд хайртай дотны хүмүүстэйгээ тухлан суух эдэлбэр газар, террас бүхий таун хаус болон нам давхар цөөн айлын кондо вилла сууцнуудыг яг удаа санал болгож байгаа юм байна. За кондо вилла гэдэг нь нэг давхартай ердөө 2хан айлтай, нэг барилгад 4-9 айлтай гэдэг нэгтэршил маш бага их тухтай орчин гэсэн үг. За зочны өрөө бүр нь урагшаа харсан гэдгээр бас их онцлогтой юм байна. За таун хаус кондо вилла нь нүүж ороход бэлэн болсон 112-аас 260 м2 бүхий сонголттой. За мөн 2026 оны 3 дугаар үйлрэлд ашиглалтанд орох ээлжүүдтэй захиалга аваад эхэлсэн байгаа юм байна. За энэ төслөөс байр сонирхож байгаа бол 75-7 50-50 дагуурын утсаар холбогдоод загварын байрнуудад очиж үзэх боломжтой. За бит хоёрын ард QR код гарч байгаа бах. Энэ чинээс кондо вилла сууцны брошюр танилцуулгатай бас танилцж болох юм байна. За утасны дугаар нь 75-7 50. За яг нөгөө дулаараа дайгуу гой хавруулаад ирсэн чинь ийм сууцнуудыг харахад бол таатай харагдчихна. Тухтай тий. За ингээд Америкийн хөдөөгөр ингээд тэнж ажиллаж байгаа, аргаа бараад л ажиллаж байгаа. За эцэст нь Giovanni Senatiello гэж одоо тоглолт зохион байгуулагчны хүнтэй танилцсанаар нэг юм тэрэнд одоо Жаконда дүүрийн гол дүр дуулах боломж олдсон. Нээлтийн тоглолт нь 1947 оны 8 дугаар сарын 2-нд Веронагийн Задгаа театрт болсон. За энэ бол бас мөрөөдөл нь байлаа. За Мария Калласын анхны томоохон амжилт энэ байсан юм. Тэгээ тэр үеийн нөгөө хадгалагдаж үлдсэн гэрэл зургуудыг одоо найруулагч өгөх бах. Тэгэхээр яг бидний одоо Мария Каллас гэж эмэгтэй тэр үзэсгэлэнтэй эмэгтэйг бид төрхөөр нь мэддэг бол харж дассан тэр Мария Каллас биш. Нэг юм хамп хилэн балаажтай маш тийм авартай махлаг бүдүүн сүлжсэн тийм бүдүүн үстэй толгой дээр овоолчихсан тийм хувцастай. За энэ үедээ бараг 110 кг 100 кг шахуу жинтэй байсан. Тэр нь танигдахын аргагүй их өөр эмэгтэй, лакс эмэгтэй зогсож байгаа. За гэхдээ хоолой нь юус гайхалтай байсан. Тэгээд яг ингээд төгс гэж хэлж одоо тодорхойлж болох юм уугүй мэдэхгүй нэг тийм сэтгэл хөдлөм сайхан. За сопрано буюу нарийн хоолой 300 гаруй жилийн одоо энэ Перселес Вагнер, Гендлес, Пучини хүртэлх дүүрийн урын санг багтаанд болох чадвартай хэрэг 200-300 жилийн дүүрийн тэр гайхалтай дүүрийн бүтээлүүдийг дуулах чадвартай тийм цар хүрээтэй дуучин байсан. За тийм болохоор Калласын хоолойг анхны нотуудаас нь эхлээ шууд таньж болно. Voice дээр ингээл дуулал эхлэн гутал эргэж харах тавч даардаг шиг тий. Ерөөсөө маш содон, чадварлаг, цэвэрхэн гайхалтай байстай ийм дуучин байсан. Тэгэд энэ ингэдэм байл нөгөө Примадонна гэж нэршлиг энэ хүн баг анх гаргасан болов. Энд чинь уг нь бол одоо прима балерина буюу балет дээр гоцлол гол дүрийн балет чинь прима балерина гэж нэрлэлдгээс биш дөөр дээр нэг ашигладаг байсан. Тэгэхээр энэ хүний тэр гайхалтай жүжиглэх ур чадварыг дуулалтайгаа холсон нь өөрөө тэр примадонна гэж нэршлиг бүр бий болгож байсан. За Мария маань амьдралынхаа туршид хайр дурлал ямар байваа гэхээр нэг ир гарч ирсэн юм. За царайлаг ханхүү биш. За Веронагийн хөгшин бизнесмен. За Giovanni
Батиста Менегини гэгч залуу. За энэ бол ингээд тоглолт амжилт нь одоо яг эхэлж байгаа. Энэ тоглолт болгоны араас баглаа цэцэг ирнэ. Санаа тавина, сэтгэлийн үгтэй загтлууд ирнэ. Энэ байдлаар маш удаан хугацаа өнгөрсөн. Тэгээд Мариагаас 28 насаар ах ийм залуу байсан. За энэ хүн бол ерөөсөө хизээч амьдралдаа гэр бүл зохиож үзээгүй. Маш олон ихч нартэй, дээрэс нь ээжтэйгээ хамт амьдардаг ийм хөгшин бизнесмен залуу байжээ. За ингээд удалгүй олны өмнө ил гараад хайраа илчилсэн. За тэгсэн бас дахиад энэ зовлон дууссангүй нөгөө нэг хайраа илчлээд байгаа залуугийн гэр бүл Марияг хүлээн зөвшөөрөөгүй. Энэнтэй юу гэдэл ерөөсөө хэлж болох бүх муу гэрээ хэлээд ингээд зөвшөөрөхгүй байсан. За энд нөгөө залуугийн зүгээс хормын тухай яриа гаргаж эхлэхэд гэр бүлийнх нь бас л одоо зөвшөөрөөгүй. Тэгээ энэ гэр бүлийн онцлог байдал нь ч тэр юм ингээд тэр олон эгч нар нь бүгдээр амьдралын асуудалд оролцдог, яасан ийсэн зөвлөдөг нэг ийм гэр бүл байж таарсан. Тэгээд сүүлдээ Менегинийг одоо Мариатай гэрлэнэ гэж эрс шийдэхэд гэр бүлийн зүгээс ямар шаардлага тавьсан гэхээр тэр маш их хөрөнгөтэй бизнесменийг Мариагийн эхнэрийнх нь хөрөнгө болж хуваагдах үедээ гэж айсан да. За чи наад эмэгтэйтэйгээ суух гэж байгаа юм бол бүх хэд хөрөнгөө энэ олон эгч нар ээжтэй ингээ хуваа. Тэгээд суу гэж хэлсэн. Тэгээ гайхалтай нь энэ залуу хуваасан. За хуваагаад ч аимшигтай баян хүн байсан л да. Тэгээд тэр шаардлагыг биелүүлээд ингээд Мариатай гэр бүл болж байгаа юм. За энэ цагаас хойш Менегини Мариагийн урлагийн болон хувийн амьдралын гол хүн болж байгаа. Яасан гэхээр Менегини тийм санхүүгийн, бизнесийн одоо янз бүрийн ар өрөөр нь хүн амьтантай уулзах, гэрээ хэлцэл хийх чадвар их сайтай хүн байсан. Мария эсрэгээр яг тайзан дээр л амьдрахаас биш яг тийм хэлцээр хийхтэй үнэхээр авьяасгүй, сонирхолгүй тийм хүн байсан. За төлөөлөгч хэрэгтэй гэдэг чинь. Тэгэхээр илүү хол явах боломжийг олгож байгаа. Тэгээ Менегинитэй гэрэлснээс хойш ерөөсөө 2 улирлын дараа гэхэд Мариагийн тоглолтууд, Мариагийн алдар нэр бүр тултал явсан. Одоо байж болох бүх сайхан тайзан дээр гарч эхэлсэн. За энэ одоо янз бүрийн асуудлыг зохицуулахаас гадна тэр театрууд, удирдаачтай хийх бүх хэлцлүүдийг нөхөр нь хариуцж байгаа. Тэгээд энэ Менегинигийн алдарт нэг юм захидал үлдсэн байдаг л да. Алдартай удирдаач Толио Серафинд бичсэн захидалдаа тэр ингэж бичсэн байдаг. Манай эхнэрийг Ивэлдаа аав. Тэгээд ингээ гол гоцлол бүх юмнуудад тоглуулаа. Тэгсний төлөөд маш их хэмжээний эд хөрөнгө амлсан байдаг. Дээрэс нь бас илүүцнийг юм байдаг. Тэрэн дээр нь өөрийнхөө зүгээс би эхнэрээ маш сайн хянахаа амлаж байна гэж дурдсан байдаг. Яг энэ бол Мариад хэрэггүй юм биш. Яг гэвэл Мария маш сахилга баттай уран бүтээлч байсан. Нямбай тэг маш өндөр зохион байгуулалттай өөртөө ер нь өчүүхэн төдий ч эрх чөлөө зав цай өгдөггүй ийм урлагтай хайртай ийм уран бүтээлч байсан. Тэг энэ нөхрийн энэ нэг өгүүлбэр яагаад орсон болоо гэж захидлыг баг гайхмаар байлаа. За нөхрийнхөө дэмжлэгтэйгээр 2 улирлын дотор ингээд одоо Мариагийн зам маш гоё гэрэлтэй болж байгаа. Тэгэд ямар тайзнууд тэр гарсан бэ гэхээр нөгөө Европын жижиг тайзуудаа орхиод Covent Garden, La Scala, Metropolitan гэдэг гих мэт одоо энэ дөрвийн тайзнаа гарч эхэлж байгаа юм. Энэ бол ерөөсөө мөрөөдөл. За одоо бол Мариагийн тухай дэлхийн хамгийн шилдэг дуучдын нэг гэж ярьж бичиж байгаа хаасайгүй. Тэгтээ энэ нь Каласт хангалтгүйсэн. Мария Калас анхны бөгөөд ерөөсөө цорын ганц байхыг хүсэж байсан. Нэг л юм дутаад байсан. Тэгээ зөвхөн дуу хоолойгоороо гайхуулах нь энэ эмэгтэйд хангалтгүй байсан. Дуурийн сонгодог дүр төрх болсон энэ хам бэлэн хувцастай лакс биетэй хижээл настай эмэгтэй шиг дүр төрхөөсөө өөрөө салахыг хүссэн байсан. Өөрчлөгдмөр байсан. Тэгсэн яг энэ үед 1952 онд Одри Хепберны тоглосон нөгөө Роми амралт нэртэй кино гараад дэлгэцэнд гараад 29 настай Мария Каласт энэ кино маш их цочрол өгсөн гинэ. Тэр Одри Хепберны нэг юм үргэсэн янзах шиг тэрний хөөрхөн нүд тэр үс байж байгаа бүх зүйл нь бүр гайхалтай хөөрхөн санагдаад одоо бүр ингээд өөрийнхөө шүтэн болгоод би яг ийм болмоор байна гэж бодсон байгаа юм. За тэгээд энэ үед нь болохоор La Scala театрт Аида дараа нь Traviata дөрийг тавихаар өргөдөж ирсэн гайхалтай киноны найруулагч Лучино Висконтитай хамтарч ажиллах хүсэл Мариад байсан. За энэ үедээ тэр нөгөө Аида гэдэг дөр мөрийг бүр үнэхээр гайхалтай найруулсан байсан. Тэгээ одоо Traviatаг бүр бас л гайхалтай тавихаар ирсэн байсан. Тэгээд энэ хүнтэй хамтрах юмсан гэж хүсээд уулзсан чинь Лучино Висконти юу гэж хэлсэн хэрэг яг нүд рүү нарж агаад чи надтай хамтарч ажилламаар байгаа юм бол медөөрт одоо дуулмаар байгаа юм бол 20 кг турчгаа гэж хэлсэн. Тэгээд Мария хоолны дэглэм бариад 35 кг турсан байдаг.
танигдахын аргагүй. Тэгэд нөгөө дуурийн анхны бэлтгэл эхэлчихэж байгаа. Бэлтгэлдээ хүрээд ирсэн чинь нөгөө найруулагч нь таниагүй. Бүр юм яриад ингээд нилээн яриад танихаас биш ингээд хараад яриад ирээд танихгүйс гэж байгаа. Тэгээд бүр нэг тийм соронзон юм шиг нэмсгэлсэн дэгжин төрхөн охин зогсож байсан. Мария Калласын одоо бидэнд үлдсэн дүр төрхийг хараараа үнэхээр грек гоцгслэн тэр том шулуун хамар, тэр нүүд, тэр ясархаг хамар, тэгэл уруулам үнэхээр гайхалтай үзэсгэлэнтэй. Тэгээд энэ жингээ хасахын тулд цагаан орхотой болсон гэсэн яриа байдаг. За яг үнэн эрэхтэй бол Мария Висконтид дурлцсан байж магадгүй. Тэгээ баярлуулахын тулд юу ч хийхэд бэлэн байсан. Гэхдээ энэ хайр дурлал бол ерөөсөө уран бүтээлийн хайр дурлал байсан ч гэж яригддаг. Намтар судлаачид нь тэгж үздэг юм байлээ. За энэний үр дүнд Висконтигийн найруулга Вертигийн хөгжимтэй хослоод Мария Травиатагийн хамгийн гайхалтай Виолетта гэж дүрийг авч тэрийг тайзан дээр амьлуулж чадсан. Энэ дүр одоо тэрний амьдралд хизээч байгаагүй агуу хайрыг мэдрэх боломжийг бас олгосон. За харамсалтай нь Мария Каллас нэг амьдралдаа хизээч өөрийг эргүүлээд хайрлаж чадхаар тийм хайр дурлалтай учирч ийсэнгүй. Яагаад ч юм. Харилцан хайрлалцах чадваргүй хүмүүст дурлж ийсэн. Дурдах юм бол тэр одоо анхны нөхөр буюу Минигений бол хитрхи хөгшин, ивент тэтгэгч Мариагаар гангарахыг хүсдэг, хэрэглэлшгэ боддог нэг тийм хөгшин бизнесмен байсан бол саяны дурдгдсан найруулагч Висконти болон дараа нь бас нэг юм Мариагийн тоглосон ганцхан нэг Медиа гэд кино эдгийн тэрний найруулагч Пазолини гэж нэг залуу байдаг. Энэ хоёр бол ижил хүсдэг байсан. Тэгэхээр ийм хоёр залуу дурлсан. Тэгээд Минигенэтэй амьдарсан гэхээр ерөнхийдөө харилцан хайрлаж дурлалцаж жаргаж ийм явах боломж хомсгон байсан болов уу? Харин Мариагийн амьдралд өстө бүржинхнээсээ хайрлсан гал халуун нэг дурлал байгаа. Харин тэр нь болохоор амьдралын бүр мөсөн сүйтгэсэн байдаг. За энэ сүйтгэсэн хайр дурлалтай хизээ учирваа гэхээр 1957 оны 9-р сард Венецийн нэг үдшилэг дээр танилцж байсан. За тэг хэдхэн 7 хоногийн дотор шүү. Тэр бомтон залуу байсан. Марияг нөхөртөөгөө хамт миний одоо даруулт цаваар аялаач гэж танилцсанаас хэдэн 7 хоногийн дараа ирсэн. Мариягийн сэтгэл татагдаад эхэлчихсэн байсан. За грекийн тэр бомтон Аристотель Онасис гэж юм залуу. За мөнгөнд маш их дуртай, алдар хүндэд маш их дуртай. Тэгээ тэрийгээ бүр амьшиг хайрладаг. Эмэгтэй хүн бол энэ хүний хувьд хизээч 1-2-т орохгүй зүгээр 3 дугаарт байвал байхаар ийм амбицтай, ийм хүн байсан. Мария Калластай танилцах үедээ энэ хүн их нэртэй, 2 хүүхэдтэй, гэр бүлтэй байсан. Гэхдээ энэ нь Мария нөхөртөө байсан нь нөлөөлөөгүйтэй адилхан бас юу ч болж нөлөөлөөгүй. Энэ хоёрын үед бол зогсоохын аргагүй хайр дурлал байсан. За Каллас яг энэ үед бол карьерийн хувьд ч нөхөртөөгөө харилцааныхаа хувьд ч нэлээд хүнд үеийг тулж байгаа юм. Маш их чин хаснасаа болоод тэрний хоолой баг-багаар өөрчлөгдөж эхэлсэн. Наадханаас ч л яагаад. Тийм, өөрчлөгдсөн. Тэгээд ингээд ерөн кармен гэл ингээд дөөрүүдийн ингээд үзэх юм бол хоолой өөрчлөгдөв л байгаа. Тэг юм арай ийм нуглаа гэхэд хэцүү барж байгаа нөрөнгөтэй юм шиг юм өөрчлөлт. Тэгтэл чадварлаг сайхан л байгаа юм л да. Тэгтээ өөрчлөгдсөн. Энэ нь даан ялангуяа Мариад маш их мэдрэгдэж эхэлж байсан үе. За тэгээд энэ нэг юм сэтгэл санааны хувьд ер нь бол нэр хүнд нь уналтанд орсон хит удаа энэ хоолойны асуудлаасаа болоод тоглолт цуцалснаас болоод ер нь эвгүй байдалд орсон байсан үе. За тэгээд нөхөр энэ Минигени гэж залуу эхнэрээ яг л бизнес болгоод харчихсан байсан энэ үедээ. Тэгээд дэндүү шуналтай гэрээ хийдэг. Бүр санаанд багтамгүй үн төлбөр хэлдэг. Тэг яагаад энэ ч одоо яахаараа гэд ингээд ярилцсан бол тэгвэл хэрэггүй гэд ингээд Мария тэрийг мэдэхгүй тийм олон хэлцээрүүдийг хийснээр одоо найруулагчдын хувьд удирдаачдын хувьд янз бүрийн одоо харилцаа холбоо үүсгэж байгаа бүх хүмүүсийн хувьд Марияг бие тоосон тогтургүй одоо уран бүтээлч биш гэдэг байдлаар нэр хүнд нь ингээд баг унаал байсан. Тэгээ нөхөр бол ерөөсөө дам мөнгө харж уран бүтээлч хүнд нэг тийм байдаг штэ мөнгө харж шийдвэр гаргах үе байна өөрийгөө үнэлэх үе байна. Гэхдээ уран бүтээлийг хайрлаж тэнд ингэж зарим тохиолдолд заавал орох ёстой уран бүтээл гэж байдаг бол тийм юм нөхрийн хувьд одоо гаргаагүй. Мариагийн замналыг ингээ харлуулаа яваадсан. Одоо нэг эсрэг төрхраад байна гэсэн үг нь студийн продюсеруудыг. За Мария өөрөө угаасаа энэ хэлцээрүүдийг хийх ямар ч сонирхолгүй, мэддэггүй, тэр тал дээр авьяасгүй дургүй байсан учраас тэр хөшигний ард ороо тэр хүмүүстэй гар барилцаад ярилцах хэмжээний тийм чадвар бол байгаагүй юм байлээ. Тэгээд ганцхан хамгаалалт байсан Мариад тэр нь болохоор дуу хоолой нь тэр дуу хоолойгоо алдаад эхэлж байгаа тэр байдал бол Мариагийн сэтгэл санаа карьерт айгүй хэцүү байгаа юм.
Тэгэд одоо Марияд ямар бодол үлдсэн байсан бэ гэхээр хайр гүнтэйгээ суусан. Анасис гэж хайртай хүн гарч ирсэн. Одоо би зүгээр хатагтай Анасис болчихё гэсэн бодол энэ үедээ эд баялагын төлөө биш, нэр хүндийн төлөө биш, бүр харамсалтай нь үнэхээр хайртай байсан. За ингээд нөхрөөсөө салах болж байгаа. Тэгээ нөхрөөсөө салах үед нөхөр нь хэвлэлийн баг хурал хийсэн. Бас их сагсуу хэвлэлийн баг хурал хийж байгаа сэтгүүлчдэд Мариягийн бичижсэн бүх загтлуудыг гаргаж ирж харуулж байгаа. Хардаа ийм хайртай байсан, ингэж ийсэн, надад ингэж бичижсэн гэх маягаар одоо хүний хувийн нууцыг дэлгэж эхэлж байгаа. Маш их нэр хүнд нь унсан. Энэ үеэр Мария өөрөө маш нэр хүндтэй болсон байсан учраас хүн болгоны чих сортойч тэрийг хүлээж авч ирсэн. За энэ үеэр ээж нь бас их төвхтэй. Ээж бол ерөөсөө бүх цаг үед мөнгө хэсэр байдаг хүн байсан. Тэгэд 7 хоногт чи надад тэдэн төгрөг явуул, 7 хоногт тэдэн доллар явуулах ёстой гэх мэтээр байнгын мөнгө салгадаг тийм хүн байсан. Тэгээд энэ үеэр нь ээж нь бас л олон нийтэд харамч гэж одоо охиныгоо зарлаж, дээрэс нь одоо тэр хэмжээний доллар явуулахгүй би амиа хорлно энэ гэж сүрдүүлснээс болоод Мария энэ үед ээжтэй харилцаа холбоогоо бүр мөсөн тасалдаг. Тэгээд олон найз нөхдөд нь ч гэсэн нүрээ буруулж байгаа юм. За Мариягийн хувьд ээж нь би одоо талхны яасан юм бэлээ, юм авмаар байна чи тэдэн доллар явуул гэд асуухад нь талхаа олж идэж чадахгүй бол өгч хэрэгтэй штэ ч лөө ээжтэй бүр тэгж хэлсэн байдаг. Ер нь Мариягийн амьдралын туршид тэр хизээч хинээч одоо хүссэн шиг байгаагүй, тэр дандаа өөрийнхөө байсан нэг талаар хатаархмаар аз жаргалтай санагддаг. Ээжигээ хүлээн зөвшөөрч чадаагүй бол яг чадаагүйгээрээ л дууссан бас эрхчлөөтэй санагдчихсан. За яг ядж хахад нэг Анасис ч өөрөө 2 хүүхэдтэй байгаа шүү дээ. Тэгээ тэр гэр бүл бас тэнд салж байгаа. Тэгээ тэр салтанд тэр хүүхдүүд нь Мария гэцэхээ салгалаа гэж маш их үзэн ядсан. Зөрчлийнх нь гол буруут нь бол энэ эмэгтэй юм гэсэн байдлаар хүлээж авч ирсэн. За тэр Анасисын байнгын дотн холбоотой байдаг бас эгчнэр байгаа. Тэд нар нь одоо бүгдээрээ Марияг үзэн ядж байгаа. Тэгээ энэ олон үзэн ядалт хил ам хар цагаан амны дундуур яаж иж байгаад энэ хоёр үг нь бол чөлөөтэй амьдрах боломжтой болоод одоо ингээд сул болцгоосон боловч тэр Анасис гэж тэр бунтан бол дахиад гэрлэх тухай бодоогүй. Гэрлэлт тэр хүнд чухал биш, тэгтлэн үнцэнтэй биш зүйл байсан харамсалтай. Тэгээ энэ хил ам маргааны дундуур Мария нэг удаа дутуу төрсөн. Хүүхэд нь ерөөсөө төрүүлээд хэдхэн цагийн дараа эндсэн байдаг. Тэгээд төрүүлтлээ явсан гэдэг бас их юм байгаа юм. Тэгээ энэний дараа 1966 онд Мария жирэмсэн болсон чинь нөгөө хайртай Анасис нь хүүхэд авахгүй бол салъя гэж сүрдүүлсэн. Тэг маш удаан бодсон Мария. Тань ч хүүхэд хүн байгаад шүү дээ. Яах ёстой юм бэ? Тэгж жагаад нөгөө сохорно гэдэг л энэ бахта хүүхэд авахулсан. Тэгээд Анасисыг алдсахаас айсандаа ахуулсан. Тэгээд эннийх нь хариуд Анасис маш тансаг тийм болгон дээл авч өгсөн байдаг. Айгүй муухай яжтай энэ болгон дээл нь сүлд нас орсныхан дараа маш өндөр үнээр дуудлага бодолтанд ордог. Зайл ивент итгэжтэй гэдэг юм л зэ. За өнөөдрийн дугаарыг Отрвин ивент итгэж байгаа. За Отрвин нь хамрын битүүрлийг 12 цагийн турш ярьлагдаг. За удаан үргэлжлэх үйлчлэл нь 5 тухтай байлгаж чөлөөтэй амьсгалахад туслана гэж. За 12 цаг үйлчлэлнэ гэдэг бол өдөрт 2 удаа л тусаана гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээд зарим бүтээгдэхүүнийг бол өдөрт 5-6 хийдэж тусааж байгаа шүү дээ, тийм. Тэгээд их хэрэглээд байна гэсэн үг. Тэгэхээр өдөрт 2 удаа гэдэг чинь ер нь л хэрэглэн баг гэсэн үг. Мөр нэг ч хэрэглэж болох нь шүү дээ, тийм. Тэгээд Отрвин чинь өөрөө нэг гол юм нь чийгшүүлэгчийн найрлагатай учраас хамрын дотор ороод ингээд цаана ингээд хуурай шулдаг байхгүй. Цаалт гэмтэхгүй тийм. Тийм. Тэгэд хуурай шулахгүй хуурайшаад дахаар чинь дахиад нөгөөдгөө хэрэглээд нөгөө нэг юу яах гэдэг чийгшүүлэх гэдэг. Тэгээд ингээд байнга ингээд донтолтын хэлбэрт ордог байхгүй. Тэгээд чийгшүүлэгчтэй учраас тэр юунаас сэргийлж чадсан байна. За мэдээж тун тохируулаа хэрэглэх боломжтой нэг цацлагаар шууд цацчихж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг цацаад ер нь болцсон дээр шүү. Би нөр байнга хэрэгэлдэг хүний хувьд хэлэхэд цаццаа жоохон хүлээх хэрэгтэй. Тэгэхгүй цацаад шууд нэгдэн гэж байхгүй шүү дээ. Энэ бол бидний алдаа гэдэг. Тийм. Үйлчлэгээ нь орон тэгжээж ингээд нэгдэн шүү дээ. За амьсгалын замын судснуудыг агшааж битүүрлийг багасгадаг юм байна. За мэдээж бүх юм сангаар худалдалж байгаа. Отрвинд баярлалаа. За баярлалаа. За тэгээд дуучин бүсгүй бидний одоо La Divina гэж мэддэг энэ Тэнгэрлэг хэмээх нэрийг одоо хүндэтгэлтэйгээр хүртсэн энэ эмэгтэй зовлон бол энэгээр дууссангүй. Анасис Мария хоёр баг уулзгаа болсон. Гэхдээ харилцаа бол салаагүй байсан.
хаяа уулздаг. За жоохон одоо энэ отрivim бол гэх гэж штэ. Онасис бол нэг юм ойлгомжгүй байдал үүсгээл те харилцаа дуусаагүй байгаад ингээ яваад ирсэн үе дээрээ 1968 оны нэг гайтай өдөр Мария сонин дээрээс Онасис дэлхийн хамгийн алдартай эмэгтэйтэй гэрлэлээ гэдэг мэдээг сонин дээрээс харсан. Хайртай хүнийхээ тухай амнаас нь сонсож болохгүй юу? Сонин дээрээс уншиж байгаа юм. За маш их цочирдсан. Тэгээ тэр эмэгтэй нь Америк нэгдсэн улсын 35 дахь ерөнхийлөгч Кеннедигийн бэлэвсэн ихнэр Жаклин байлаа. Дахиад л Жеки гэдэг нэр гарч ирж байгаа. Хүүхэд наснда нөгөө мөнхийн харьцуулагддаг байсан Жеки их чинь байгаа шүү дээ. Царайлаг хөөрхөн чи бол тийм гэж харьцуулагддаг байсан. Тэгсэн чи өөрийнхөө урлаг уран сайхан амьдралаас илүү хайрлаж байгаа бүх зүйлээ золиослоход бэлэн байсан тэр хүн бас л Жеки гэдэг бүсгүй байж таарсан. Тэгээ энэ тухайга Мария ингэж тэмдэглэсэн байдаг. Чи намайг хайраас олж үхэж чадна гэдэгт итгээгүй. Тэгвэл мэдэж ав. Би үхсэн. Би дахиад дуулж чадахгүй. Чи миний алдсан хоолойг хаа сайгүй сонсох болно. Чамайг зүүдэнд чинь хүртэл дагаж, чамайг бүрхэж галзууруулна. Чи тэгээд бууж өгнө. Яагад гэвэл миний хоолой ямар ч цайзыг эзэлж чаддаг. Хэрвээ чиний дараа дуулах нь надад ямар хэцүү байсныг мэдсэн бол гэж үлдээсэн байдаг. За ингээд 5 жилийн дараа Онасис гэж тэр хүн өөрийнхөө өв залхамжлагч хүү буюу Александр гэж хүүгээ онгоцны яслаар алддаг. Тэгэд энэ нь өөрт нь бас их хүнд цохилт болоод 2 хүүхэдтэй байсан. Тэгээд би энэ муудсаар 1975 оны 3 дугаар сарын 15-ны өдөр энэ тэр бунтан амьсгалын дутагдлаас болоод нас ордог. Мариад энэ дахиад хүнд цохилж болж байгаа. Өөрийгөө бүх юмнаас тусгаарласан. Тэгээд дахиад дуулъя гэж бодсон чинь оролдлого бүтээгүй. За энийг бол бас хитрхи их тэржин хаснаас болоод алдлаа. Инглээд айгүй их ярддаг сэтгэлийн асуудал бас их байсан байх. Тэг хоолой нь ер нь эргэж эргээгүй сэргээгүй. Мария амьдралынхаа сүүлийн саруудыг Онасис нэгэн цагт тэрэнд зориулаад авч өгчээсэн тэр Парисын орон сууцнда өнгөрүүлсэн. Энэ байранд бүр хэн ч орох боломжгүй. Өөрийгөө амьдаар нь буршилсан. Ганцхан тэр Васа Дивици гэж грекийн төгөлдөр хуурч гэрт нь орох зөвшөөрөлтэй байдаг. Тэгээ 1977 оны 9 дугаар сарын 16-нд Мария Каллас ердийн хөрөө сэрээ дугаалгын өрөөнд ороод ингээд дотор нь нэг тийм муухай болоод байгаа юм шиг бахаар нь кофе ууя гэж захиалчаад байж исэн. Кофе авчирхад Мария ухаан алдсан байсан. Түргэн дуудаад эмч нар ирээд 14 цагт энэ хүн нас оржээ гэж тогтоосон байдаг. Энэ хүн яг нас орох үедээ 53 настай байсан. Тэгээ яаралтайгаар чандарлаад Парисын тэр Перлашез оршуулгын газар бунханд хийсэн аюулгүй сонин нь яг ингээ оршуулах гад бунханд хийх гээд байж хахад чандар нь алга болчихсон. Алга болоод тэгээд бүр хайж байгаад ойролцоох нэг сандал дээрээс олдсон байдаг. Энэ хүнийг нас орсныхын дараач тавхуурхаж шоглох зогсоогүй гэж хэлж болно. За тэгээд бүр дараа нь бол чандрын нэгэн цагт одоо тэр цорын ганц хайртай байсан Онасистай заваар зугаалж халуун хайранд омбож исэн тэр эгийн тэнгист нь хийсгсэн байдаг. Одоо тэр Перлашез гэж оршуулгын газарт одоо ирэхээр ирсэн олон зуун дурсгал хүмүүс бол олон зуун дурсгалын самбар хоосон варанд нь хүндэтгэл үзүүлдэг. Тэгээ тэрнийг нас орсны дараа маш олон таамаг тэр дундаа тэр нөгөө гэрт нь нэвтрэхээр орох зөвшөөрөлтэй байсан Васа Дивици хөрөнгөнд нь болж хордуулсан гэдэг бас хувилбарч дурддагдсан байдаг. Эмч нарын зүгээс Марияг булчин болон тэр холбогч эдийн хүнд өвчнөөс болоод гэсэн оншоор тодорхойлсон дүгнэлт гарсан. Тэгээ юу ч тохиолдсон бэ ямар ч тач тэрний зүрх нь бол зогссон. Тэгээ бүх найруулагч удирдаач нарын айж эмээдэг энэ одоо дийлдэшгүй зөрчилтэй уран бүтээлчийн дотор зөвхөн ганцхан зүйлийг хүсдэг тийм номхон дүлгөөхөн тийм эхнэр хүн амьдарч байсан юм шүү. Тэгэд амьдралын шуурга азгүйтлээс өөрийг хамгаалдаг, захирдаг, хайрладаг, хамгаалдаг яг тийм жинхэнэ уул шиг эр хүнийг энэ хүн амьдралынхаа туршид хайсан, хүссэн, тэгэд даанч гарч ирсэнгүү. Тайзан дээрээ бол дийлдэшгүй урлагтай холбоотой бүх зүйлд өндөр шаардлага тавьдаг хатуу чанд мэрэгжлийн байсан энэ Мария гэж эрхэм өдөр тутмын амьдралдаа эрэгтэй хүний хард нуугдаж, удирдуулж, сул дорой зөөлөн байхыг хамгийн их хүсдэг байсан. Энэ маш өрөвдмөр хүчрхэг дийлдэшгүй эмэгтэй гэж бодоод идэг яг үнэндээ тийм өчүүхэн хайр хүссэн ганцаардмал охин байж байгаа байхгүй юу. Тэр багтаач тэр хайрыг мэдрээгүй эмэгтэй хүн болооч мэдэрсэнгүй их хүн болж чадсангүй. Энэ маш харамсалтай. Магадгүй одоо энэ нь л Ла Травиатагийн хамгийн гайхалтай Виолетте болгон дуурийн түүхэнд мөнгөлсөн болов уу? Дуурийн ихэнх дүрүүд маш гонигтай өгүүлэмжтэй байдаг. Одоо Кармен Дур дээр хүртэл үг нь
Хайр дурлал гэдэг чинь юу юм бэ? Хайр дурлал гэдэг чинь шувуу юм биш үү? Тэгвэл тэнгэрээр нисэж байгаа тэр шувууг барьж хорж чадах уу гэж иймэрхүү хавламжтай гардаг. Тэгэхээр дандаа тийм хүний сэтгэлийг хөөгөлсөн, гонигилсан, хүүрнэс одоо жүжигээр бол монологрох юмнууд явж идэг. Дотоод сэтгэлийн хүүрнэл. Тэгэхээр энэ хүний өөрийнх нь тэр багаасаа амссан тэр мэдрэмжүүд өөрөө тэр дуурийг биеэрээ дамжуулж, идэсээрээ дамжуулж мэдрэхэд бас нэлээд түлхэц болж, суур болж өгсөн болов уу? За ингээ 20 дугаар зууны дуурийн түүхийг ярихад хамгийн түрүүнд Мария Каллас гэдэг нэр гарч ирнэ. Энэ хүн бол сургалтын бүр ингээ жишг болсон хүн. Тэгээ биендээ ихсэн зовлонт амьдралыг туулсан энэ бүсгүйг одоо яагаад ийм хэцүү амьдрал туулсан болоо гэж бүр өмнөөс нь харамсаж байна. Ладавина буюу үнэхээр тэнгэрлэг. Гэхдээ яг амьд ахуйд нь энэ тэнгэрлэг Ладавина гэж болдуудаагүй нас орсныхын дараа дуудсан гэж сонсч байсан. Тэгээ хүүхэд нас байхгүй, залуу насны гэрлэлт дурсамж байхгүй. Гэхдээ тайзан дээр бол өөрийнхөө дөрүүдээрээ мөнхөрсөн. Тэгээ эгэл хайрыг хүссэн тэмүүлэн дэндүү халуухан байсан болохоор магадгүй хэдэн зуун жилийн дараач тэрнийг одоо Тэнгэрлэг Каллас гэж бид одоо дурссаар байна. Тэгэд энэ Белканто урсгалыг дахин сэргээж техникийн хувьд бараг боломжгүй үүргүүдийг амьлуулж дуурийн жүжиглэлт ба хоолой урлагийг шин төвшөнд авчирснараа дуурийн түүхийг өөрчилсөн цорын ганц дуучин гэж үздэг. Тэр олон хүн дуулж болох авьяасыг нэг хүнд багтаасан энэ гайхалтай эмэгтэй амьдрал яг ийм маягаар өрнжээ. Тэгээ энийг бас гонигтай гэж хэлэхэд нэг бодлын надад хэцүү санагдаж байгаа. Яагаад гэвэл энэ хүн ямартай ч өөрөөр амьдэрсэн байна. Гэтэ бас хариуцлагатай байна л да. Хүүхдтэй болж чадахгүй, жинхэнэ хайрыг мэдэрч чадахгүй, жинхэнэ хайр авч чадахгүй байна гэдэг бол үнэхээр харамсалтай. За тэгээд сүулт гисэн байна. Эхлээд тэр эцэг ихийн хайр байхгүй нэгдэг бол ерөөсөө тэр хүний амьдрал маш хар бараанаар эхлэн л гэсэн үг шүү дээ. Яг үнэ. Тэр ээжийг би бодоод байна л да. Хүүгээ алдсан. Тэгээд хүүгээ л эргэн санагалцаад байсан. Тэг хүүгээ эргээд ирэх болов л гэж бодсон болов. Гэтэл охин төрөхд тийм муухай байж хандж болохгүй. Энэ чинь өөрөөс ч унж байгаа тэрний аим шүү дээ. Үнэхээр харамсалтай л санагдаж байна надад. Гайхамшигтай хүмүүс ягаад ч юм дандаа нэг ингэдэг эмнэлтэй хөв тавилан тэднийг хүлээж явах юм тийм ээ. Үнэхээр гоц хүн байлаа шүү дээ. За баярлалаа. Зинглээ. Баярлалаа. За өнөөдрийн дугаар маань ийхүү өндөрлөж байна. Дугаарыг NCT Group-ийн Casa Da Vinci төсөл болон Otrivin нэвэнд итгэсэн нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стадионы од мөндөр радиогоор хүрсэн. За зинглээ дараагийн дугаараар. За тийм. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаа өвчлийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.